Судлаачид органик бордоо гаргаж авснаас хойш улаан буудай, тосны ургамал, төмс, хүнсний ногооны чанар, ургацад бордоо хэрхэн нөлөөлж байгааг ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэрэгдэх туршилтын талбайд хийжээ. Ингэхэд төмсний гаагаас авах ургацын хэмжээ 20-30% буудайн гаагаас авах ургацын хэмжээ 40% нэмэгдэж байгааг 3 жилийн судалгаагаар тогтоосон байна. Ер нь энэ ард түмний дунд бол энэ тариал араб сүдэд таримлууд хөрсний үржих маш ихээр ашигладаг, хөрсийг ядууруулдаг гэсэн ийм янз бүрийн амын ярианууд маш их байдаг. Энэ яриаг бид нар бас яг бид манай мэрэгжлийн байгууллагаас энэ яриаг бид нар шинжлэх ухааны үүднээс хариулт өгөхийн тулд Арабын талбайд бид сүүлийн 2 жилд бордоо туршид тодорхой хэмжээний үр дүнгууд гарсан байгаа. Тэгэхээр манай судалгааны дүнгээс харах юм бол энэ Арабсыг 4 жилийн дараа нэг талбайд тариалаад тариалж байгаа тохиолдол бүрдээ янз бүрийн хөрсний үржин шимийг сайжруулах тэтгэсэн бордоонууд хэрэглээд байх юм бол үндсэндээ энэ таримлыг тариалах бүрэн боломж байна гэж ингэж үзэж байгаа. Биогум гэдэг нэртэй бордоог бид нэр буудаан дээр буудааныхаа өрөнд үйлчлүүлээд мөн буудаа ургалтын үе шат болох бутлалт цэцгэлтийн үе шатанд ингэж хэрэгэлсэн байгаа. Энэ бордоог хэрэглэснээр бол хөрсний ялцамгийг бол нэг 0.6%-аар энэ ялцмын дотор агуулгадах хөрсний нитрат азот, хөдөлгөөнт фосфор, солилцох калий гэх мэт химийн элементүүдийг бол ерөнхийдөө бордоо хэрэглэснээр тодорхой хэмжээнд дээшлүүлсэн ийм эерэг нөлөөтэй ингэж гарсан байгаа. Услахаатай нөхцөлд буудаан таримл дээр өрөнд болон ургамал ургалтын хугацаанд бол хэрэглэсэн. Ингэж хэрэглэснээр бол хяналт буюу бордоогийн хөлбөрөөс бол нэг 12-25% нэмэн ургацыг бүрдүүлж байгаа. Энэ нь бол нэг 2-4.2 центнер ахиу ургац бүрдүүлж авсан. Жижиг талбайд туршсан судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд үйлдвэрлэлд 300 гад туршсан ийм судалгааны үр дүн байгаа. Дархан эризобактерийн бордоог дангаар нь дархан эризо, дархан гоматын бордоог хольж ингэж туршсан байгаа. Энэ судалгааны үр дүнгээр дархан эризобактерийн бордоог дангаар нь хэрэглэсэн хөлбөрийг хяналттай хөлбөртэй харьцуулахад хээрийн зохиц хяналттай хөлбөрт 47.8%, дархан эризобактерийн бордоо хөлбөрт 64.7% буюу 16.4%-аар нэмэгдсэн юм судалгааны үр дүн гарсан. Дархан эризобактерийн бордоо болон дархан гоматын бордооны холимог хөлбөрт бол 17-оос 18% хээрийн зохицын ийм нэмэгдэлтэй гарсан юм судалгааны үр дүн байгаа.